Сайн байцгаана уу үзэгчдээ. Дуулга студ эх орны төлөө нэвтрүүлгээ эхлүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мандаттайгаар бүгд найрамдах Өмнөд Судан улсад Монгол улсын зэвсэг түвшнээс 850 хүний бүрэлдэхүүнтэй мот буудлын батальон 9 сарын хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Захиагийн элбэг дорж энэ сарын 15-16-ны өдрүүдэд бүгд найрамдах Өмнөд Судан улсад айлчлан эх орныхоо хүүгүүдээ эргээд ирлээ. Энэ талаар бэлтгэсэн нэвтрүүлгээ бид одоо та бүхэндээ хүргье. Монгол улс Монгол цэргийн нэр хүндийг өндөр түргэж, дэлхийн халуун цэгүүдэд байгаль цаг агарын хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр хатуужил, авхаалт самбааг харуулan цэнхэр дуулахтнууд үүргээ биелүүлсээр явна. Дэлхийн хамгийн залуу тусгаар тогтносон улс бол бүгд найрамдах Өмнөд Судан улс. Далайд гарцгүй хуурай газраар хүрээлэгдсэн Африк ТV-ийн зүүн хойд Сахелийн бүсэд оршдгоо. 1956 онд Өмнөд Судан улс нь Англи Египтийн колоничлолоос тусгаар тогтносон боловч Нэгдсэн Судан улсын мэдэлд үлдсэн бөгөөд Хойд Суданы мусламын дэглэмийн эсрэг зэвсэг тэмцэл явуулснаар иргэний дайны байдал түргэж 30 гаруй жил тэрхүү дайн үргэлжилсэн байна. 10 гаруй жилийн туршид Хойд Суданаас салан тусгаарлахын тулд 1.5 сая гэмгүй энгийн иргэд амь насаа алдсан тоо мэдээ гарсан байдаг. Өмнөд Судан нь тусгаар тогтнолоо зарлан тунхаглах асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдсэн бөгөөд ард иргэдийн 99% зөвшөөрснөөр тиймхүү тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж чадсан юм. 2005 оны 1-р сарын 8-ны өдөр гарын үсэг зурагдсан харилцан ойлголцлын гэрээг үндэслэн хоёр талын хүсэлтээр Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн 2005 оны 3-р сарын 24-ний өдөр Судан дахь энхийг сахиулах анимис ажиллагааг эхлүүлсэн байна. Уг энхийг сахиулах ажиллагааг 2011 оны 7-р сараас таталбар болгон хасаж, үүрэг гүйцэтгэж байсан бүрэлдэхүүнийг шинээр байгуулагдсан бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа руу шилжүүлэх ажлыг Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс зохион байгуулж эхэлжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр бүгд найрамдах Өмнөд Судан улсыг 2011 оны 7-р сарын 9-ний өдөр дэлхийн 193 дахь бүгд найрамдах тусгаар улс хэмээн албан ёсоор бүртгэгдэж, улсынхаа нийслэлийг Жуба хот болгохоор тогтсон байна. Суданы ерөнхийлөгч Омар аль-Башир албан ёсоор Өмнөд Судан болон Хойд Суданы давхар иргэншилтэй байж болох тухай зарлаж, Европын холбоотой ижил төстэй холбооны улсын байгуулалттай болох санал гаргасан байдаг. Тус улсыг анх тусгаар тогтноход нийт 115 улс хүлээн зөвшөөрснөөс 40 улстай дипломат харилцаа тогтоожээ. Монгол улсын хувьд 2011 оны 12-р сарын 20-ны өдөр тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, мөн өдөр хоёр улсын дипломат харилцааг албан ёсоор байгуулсан байна. Бүгд найрамдах Судан улс 8 сая 260 гаруй хүн амтай, ихэнх нь хөдөө нутагт амьдардаг. Суданы хойд хэсгээр араб үндэстэн, өмнөд хэсгээр Африкийн уугуул омгийнхан голчлон амьдарн суудаг байна. Өмнөд Судан улсад зочилсон ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ, гадаад харилцааны дэд сайд Ган Хуйг, зэвсэг түвшний Жанжин штабын дарга дэслэгч генерал Бэмбчо нарын албаны хүмүүс орж явсан юм. Монгол улсын ерөнхийлөгчийг Өмнөд Суданы нийслэл Жуба хотын олон улсын нисэх буудалд Өмнөд Судан улсын ерөнхийлөгч Салва Кир болон тус улсын удирдах албаны хүмүүс Нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчид, цэргийн багийн захирагч Хурандаа, ганц сэлэмнар өгтөн авлаа. Монголиа
Хоёр орны ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Монгол улс өөрийн зэвсэг түвшний томоохон бүрэлдэхүүнийг тус улсад нэгдсэн үндэсний байгууллагын ихийг захиулах ажиллагаанд оролцуулж байгаад талархаж байгаагаа Өмнөд Судааны ерөнхийлөгч Силва Кир илэрхийлээд Монгол улсын ерөнхийлөгч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа ихийг захиулагчдаа эргэн ирж байгаа анхны төрийн тэргүүн шинэхэн тусгаар тогтносон Өмнөд Суданд АСТВ-с айлчлан ирж буй анхны ерөнхийлөгч болж байгааг баяртайгаар мэдгдсэн юм. Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрж энэ бол Монгол улс, монголчууд олон улсын хамтын нийгэмлэг нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг хэмээн тэмдэглээд төр улсаа шинэхэн тогтнуулж байгаа Өмнөд Судан улсын ард түмэн тусгаар тогтнолоо олон үеэр дархлан цогцлоод чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Захаагийн элбэгдэржид Өмнөд Судан улсад хийж байгаа айлчлалын үеэр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хадагтай Хилда Жонсон Браалхан тэрээр ердөө 2 жил хүрэхгүй хугацааны өмнө тусгаар тогтносон Өмнөд Судан дахь инхийг захиулах ажиллагаанд Монгол улс 850 инхийг захиулагчаа оролцуулж байгааг нэгдсэн үндэсний байгууллага өндрөөр үнэлж байгаа. Тиймдээ ч Монгол цэргүүдийн үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байна гэдгээ илэрхийллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай Монгол улсын зэвсэг түвшний батальон бол 1-р зэргийн дайчид мөн үүрэг гүйцэтгэл нь 1-р зэргийн гэж хэлэх бүрэн үндслэлтэй. Инхийг сахиулах үүргийг биелүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд туслаж мөн хүмүүлгийн улсад хүчин зүтгэж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрж Өмнөд Судан улсын Юнити мужийн Бенто хотод инхийг захиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдтайгаа уулзахаар нэгдсэн үндэсний байгууллагын тусгай үүргийн онгоцоор очлоо. Нэгдсэн үндэсний байгууллагын инхийг дэмжих анимис ажиллагаанд оролцож байгаа батальоны захирагч Хурандаа Ганс Сэлэм гүйцэтгэж байгаа үүргийнхээ талаар Монгол улсын ерөнхийлөгчөд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тэрээр батальоны хариуцлагын бүсэд цагийн байдал харьцангуй тайван байгаа ч нэг өдрийн өмнө манай инхийг захиулагчдын байрлаж байсан Ида Сурнаас 25-аас 50 км-ийн зайд Хойд Суданы зүгээс 2 ч удаа онгоцноос бөмбөгдөж, хорон нутгийн армийн албан хаагчид амиа алдаж, шархтсан тохиолдол гарсныг дурдсан юм. Манай батальон ажиллагааны газар орон дээр өнгөрсөн 12 оны 3 сараас эхлэн дэлгэгдэж хариуцлагын бүсээ хүлээн авч үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Ер нь бол Монгол хэрэг одоо инхийг захиулах ажиллагаанд оролцоод 10 жил болж байгаа. За энэ хугацаанд төр засгийн тэргүүн маань анх удаа гадаадд инхийг дэмжих ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүнээр эргэж ирж байгаа юм тохиолдол анх удаа болж байгаа. Энэ төр засгаас үүрэг гүйцэтгэж байгаа инхийг захиулагчдаа цэргийн албан хаагчдаа яхаа үүрэг гүйцэтгэлийг үнэлж байгаагийн илэрлэг өгөөд энд манай бие бүрэлдэхүүн маш их сэтгэл өндөр баяртай байна. Ерөнхийлөгчийн айлчлал сар шинийн 4-ний өдөр тохиож, батальоны бие бүрэлдэхүүний алба хаагчид тус бүр айлчлан ирсэн улсынхаа ерөнхийлөгч зочид төлөөлөгчөстэй амар мэндэ ирэн зоолголоо. Үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид амралт чөлөөт цагаар спортын олон төрлийн тэмцээн уралдааныг зохион явуулдаг. Монгол улсын ерөнхийлөгч айлчлалынхаа цөөхөн цагийн хооронд алба хаагчдын амралтын цагтай нь хамтдаа байж теннис тоглон өнгөрүүллээ. Энэхүү үйл явдал нь үнэхээр л эх орноосоо олон сар харин оронд үүрэг гүйцэтгэж байгаа эрэлхэх хөвгүүдийнхээ сэтгэл санааг өргөж урам зориг хайрлсан бахархалтай үйл явдал болсон билээ. Инхийг захиулагчдтайгаа уулзахдаа эх орон элгэн түмэн тань үргэлж хөвгүүд огцтойгоо хамт байгаа гэдгийг харуулах гэж би ирсэн юм. Монгол улсаас хамгийн олуула, хамгийн хол үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдаа эргэж анх удаа ирлээ. Ар гэрээс эргэлт эрхийн сайхныг мэднэ. Хүлээсэн үүргээ зөвхөн нөөдөө харцтэйгүр амжилттай гүйцэтгээд эх орондоо эсэм энд эргэн ирээрээ гэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа инх захиулагчдынхаа ингэрийг төрийн одон медалаар шагналсан юм. Монгол улсын ерөнхийлөгч маань энэ инхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа энэ батальоныг энд байгаа залуучуудыгаа эргэж ирсэн нь бол үнэхээр сайхан нэр төрийн ирэг. Бид бүгд бол энд үүрэг гүйцэтгээд байж хагаад Монгол улсынхаа ерөнхийлөгчийг ирээд Монгол улсынхаа ерөнхийлөгчдөө золгоод байж хад бол үнэхээр агуу, үнэхээр нэр төрийн ирэг. Бахархалтай санагч нь өөрсдөө бахархаж байна. Бид нарыг ингээд эргэж ирж байгаа гэдэг чинь маш том хэмжээний их
үйл явдал болж байна. Маш бахархаж байна. Тэгэхээр одоо бас нэг цэргийн газар орон дээр цэргийн ангид цэргийн алба бүр гүйцэж хахад нэг ерөнхийлөгч маань иргэж ирж байгаа нь одоо бас нэг гэр орноос маань одоо ойр дотны маань хүн ирж байгаа юм бит санал сэтгэл төрж байна. Монгол улсын ерөнхийлөгч манай улсад хийж байгаа энэхүү альчлал нь үүрэг гүйцэтгэж буй Батлан болон Өмнөд Судан улсын иргэд тэр дундаа манай Unity мужийн иргэдэд их хүндэтгэл бахархалтай үйл явдал болж байна. Монголын энхийг сахиулагчдын тусламж дэмжлэг манай ард түмэнд үнэлж баршгүй тус болж байгаа төдийгүй энэ нь дэлхийн болоод хоёр улсын түүхэнд тод үлдэх үйл явдал болж байгаад баяртай. Бидний өвөг дээдсийн тэр алдар хүнд нэр хүнд дэлхийд даяар төгөн тархаж байсан. Тэр үе тэр сайхан цаг дахин эргэж ирж байгаа. Энэ нь бол манай энхийг сахиулагчдаар дамжиж энэ байдал бол очиж байгаа. Монголчууд олон зууны өмнө дэлхийн ертөнцид хүндрэлтэнд төр гэж ямар байдгийг, цэрэг гэж ямар байдгийг, цэргийн сахилга бат зохион байгуулалт гэж юу байдгийг, цэргийн технологи, цэргийн одоо зэвсэг техник гэж юу байдгийг бэ гэдгийг дэлхийн нийтэд хүндрэлтэнд таниулж явсан ийм гавьяатай, ийм төвхтэй ард түмэн байгаа. Тэгэхээр энэ сайхан уламжлалыг энэ цаг үед, энэ зуунд ингэж өргөлжлүүлэх боломж манай энхийг сахиулагчдад ногдсон юм аа. Тэгэхээр энэ үүргийг нэр төртөө хэрэгжүүлж ингэж ажиллана гэдэг бол маш сайхан зүйл. Монгол улсын төр засаг ард иргэдийн зүгээс энхийг сахиулагчтай байнга дэмжиж ажиллах болно. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон дайчтай дэмжиж, үнэлж ажиллах болно. Сэргэрчүүдтэйгээ, залуучуудтайгаа, огт өвгүүдтэйгээ ингэж уулзах залуулаа. Манай залуучууд сайхан байна. Тэгэхээр энэ арга хэмжээг бол одоо Монголын төр засаг бид бүхэн одоо ажилтнуудтай гэж харж үзэж байгаа. Цаашдаа дэлхийн хэмжээнд энхийг сахиулах үйл ажиллагаанд иргэдийн одоо амь насны хамгаалах ийм одоо үйл ажиллагаанд бол Монголын төр засаг, Монголын арин бол тус дэмжиж чадах ийм сайхан ажиллагааг үргэлжлүүлэх. Цаашдаа энэ ажиллагааг бол одоо нэгдсэн улсын байгууллагатайгаа хамтарч зохион байгуулах ажлуудыг явуулж байгаадаа бид бүхэн их баяртай татаа байгаамаа. Монгол улсын Батлооны тэргүүний бүлэг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 9-ний 1996 дугаар шийдвэрээр Өмнөд Судан улс дахь энхийг дэмжих анимист ажиллагаанд нэгдсэн үндэсний байгууллагын 7 дугаар мандатаар аюулгүй байдлыг хангахад ажиллагааны газар оронд дэмжлэг үзүүлэх, нэгдсэн үндэсний байгууллагын мандатын дагуу Өмнөд Судан улсад тогтвортой нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэйгээр 850 хүний бүрэлдэхүүнтэй Батлон үүрэг гүйцэтгэж эхлээд 10 сар болж байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас ирүүлсэн цэргийн хүчинд тавигдах шаардлагын дагуу мот буудлагын Батлон нь Батлооны штаб, хуйгт тээвэрлэгчтэй мот буудлагын ороод, автомашинтай мот буудлагын ороод, инженерийн ороод, хангалт үйлчилгээний ороод, мөн холын болон ойрын зайд эргүүл ажиглалтын үүрэг гүйцэтгэх, шалган нэвтрүүлэх болон ажиглалтын цэгүүдийг байгуулах, тусгай байгууламжийн хамгаалалт зэрэг 10 гаруй үүргүүдийг гүйцэтгэхээс гадна цагийн байдал өөрчлөгдсөн нөхцөлд тусгай үүрэг биелүүлэх чадвартай болжээ. Батлооны бие бүрэлдэхүүн тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш цэрэг улс төрийн болон аюулгүй байдал, гадаад дотоод орчны нөхцөл байдал тогтвортой бус, халуун орны чиглэг уур амьсгалтай, төрөл бүрийн халдварт өвчнийг үүсгэгч, халдаагч нь бодтойгоор оршдог зэрэг хүнд нөхцөлд тус ажиллагааны хүчний төв штабын удирдлагаас өгөгдсөн үүргийг амжилттай гүйцэтгэж байна. Батлон нь өнгөрсөн хугацаанд үндсэн үүргээс гадна инженер бүтээн байгуулалтын нэлээд ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Ажлын үеэр албан хаагчдынхаа амьдарч буй орчин нөхцөлтэй танилцсан санаа бодлоос нь мөн хуваалцсан юм. Анх одоо энд Батлан хүлээж авахд бол их боломж юу тийм байсан. Эхний номер 1 бол ер нь хамгаалтын асуудал байж таарсан. Инженер оролт ирснээр харуулын зэгүүдийг бүгдийг нь төхөөрөмжиж тэрнээс бол энд харуулын зэг гэж байгааг энд тэхгүүд хамгаалтын үүргийг гүйцэтгэжсэн. Контейнер дээр зүгээр гараас утсан тиймэрхүү байдалтай байсан. Инженер ороод харуулын зэгүүдийг төхөөрөмжилж тэрний дараа одоо
майханс зэргийн албаагчдын байрлах одоо майхны суурийг зутгах ажлууд гээд шаргуу хөдөлмөрийн утас бид хүн энд Батлана дэлгэж бүрэн бүрэлдэхүүнээр байрлаж тав тухтай орчиныг бүрдүүлж хийсэн та одоо ингээд сэндвич, авлуушн одоо энэ нойлууд энэний сан техникийн холболт гээд тэгээд одоо энэ явган хүний зам хийж өгсөн. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй анимац ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Батлоны хүнсний хангалтад хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь нэгдсэн үндэсний байгууллагын хүнсний албанаас тавигддаг чанар эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангадаг бөгөөд хангалтын шаардлага хангасан агуулгад хадгалагдаж байдаг болно. Дэлхийд дахинд амар амгалан цогцлох үйл хэрэгт одоогийн байдлаар энхийг сахиулах 7 ажиллагаанд 1280 гаруй энхийг сахиулагчид маань үүргээ нэр төртэй гүйцэтгэн эх орныхоо нэрийг өндөр түргэн явна. Цаашдаа төрийн алба бусад газар ажилд орохтой ч гэсэн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон энэ оролцоо бол бас тодорхой шалгуур болдог, тодорхой одоо урамшил болдог ийм хэлбэрлөө төрийн хууль тогтоомжоор баталгаажихаар болж байгаа. Бид одоо тэндээс энхийг сахиулагчтай явуулаад ард талд нь мэдээ аваад ингээд сууж явах биш. Яг ирээд энэ газар орон дээр нь ирж ингэж үзэхэд манай энхийг сахиулагчдад тулгамдж байгаа асуудал юу вэ? Шийдвэрлэх шаардлагатай зүйлүүд юу байна вэ? Юун дээр нь бид анхаарах ёстой. Юун дээр нь одоо нэгдсэн үндэсний байгууллагатай хамтарч бид ярилцаж асуудал шийдэх шаардлагатай байна вэ гэдгийг харахад бол бас их чухал юм зүйл боллоо. Тэгээд мянга сонссноос нэг үз гэж ингэж хэлдэг. Тийм учраас энд ирж ингэж үзэж байгаа нь бол их чухал байна. Онгоцноос буухад лөөдөөс 45-аас 50 хэмийн халуун агаар бүчин авахад цэнхэр дуулахтан Монгол цэргүүд маань хантааз төмөр дуулга өмсгөлтэйгөө өдрийн турш үүрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй санагдсан ч эх орондоо хүүтнийг ажрахгүй ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулаа сайтар базаасны үр дүнд тэрл өндөр хэмийн халууныг төсвөрлөн хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгааг хараад өөрийн ирэхгүй Монгол цэргийн алдрыг магтан дуулмаар санагдлаа. Яг энэ дээр 3 он жоох гэсэн. Миний анхны хүү гэсэн. Өө зөө одоо хүүгээ одоо маш их санаж байна. Одоо наав нь очих. Зургийг хараад байдаг. Зургийг хараад. Одоо энэ очих юм л бөөнхөө уцаа үлдээд байдаг. Өвөө цэргийн хүн байсан, аав цэргийн хүн байсан. За одоо ингээд өөрөө цэргийн хүн болж багтаж байгаа. Бас нэгдүгээр энэ талаараа өөрийгөө багтлаа бас гаргахын тулд. Бас олон улсад ингээд бас ийм жоохон буураа өндөртэй энэ хүмүүст бас үнэхээр тусад дэмжиж энэ хүмүүс итгэдээсээ бас туслахын тулд энийг хүслээ биелүүлэхэд бол мөн хоёрдугаарт цэрэг хүн гэдэг цэрэг хүн болсныг үгдээс бас ийм ажиллагаанд төлөвшөж энэ хүн нөхцөл байдал хатууж хүн болгон бас энэ бас нэг үеийн багтлаа надад байна. Эх орон ижээ аав хань ижил үр хүүхдээсээ хол газар олон сараар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид өмнөө тавьсан зорилго хүсэл тэмүүлэл цэргийн тангарахтай үнэнчээ илэрхийлэн сэтгэл зүрхэндээ сайхан эх орнотын Африкийн ард иргэдэд инх амьдралыг авчирхаар айгам халуунд үүргээ гүйцэтгсээр тэдний маань үүрэг гүйцэтгсэн 9 сарын хугацаа хэдхэн хоногийн дараа дуусгар болж эх орондоо хэрцгэнэ. Дэлхийд дахинд амар амгалан цогцлохоор Монгол улсынхаа нэр хүндийг өргөн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч цэнхэр дуулахтнуудын маань хэмэрн өөдөө байгээ. Бид та бүхэндээ хүргэсэн эх орны төлөө нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг энд хүрээд өндөрлөе. Дараагийн дугаараар эргээд уулзтлаа. Баяртай.